Мянганы сорилтын сангийн зөвлөхөр ажлын амжилттай хэрэгжүүл. За тэгэхээр энэ одоо дэлхийн дулаарл болон энэ манай Улаанбаатар хотын маань энэ цэвэр усны асуудал бол маш хүнд нөхцөл сүүлийн жилүүд болж ирснийг бол одоо нийслэлчүүд одоо маш сайн мэддэг болсон бахаа гэж ингэж найдаж байна. За тэгэхээр энэ төсөл маань өөрөө одоо яг барилгын ажил нь бол 5 жилийн өмнө хэлсэн. За энэ бол маш өндөр ач холбогдолтой би бол мега төсөл гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр энэ төслийн одоо санхүүжилтийн дүн ч гэсэндээ нийтдээ бол энэ чинь 460 гаруй сая долларын байгаа. Тэгэхээр Монгол улсын дээр маш одоо хариуцлагатай ажиллаж одоо төслийг амжилттай ашиглалтанд орууллаа. За бидний оролцоо юу байсан бэ гэхээр нийт санхүүжилтийн ер нь 3-1 харьцаатай явсан гэсэн үг. 350 сая доллар нь бол Америк нэгдсэн улсын манганы соёлын энэ корпорациас, 112 сая доллар нь бол Монгол улсын засгийн газраас одоо улсын төсвөөс санхүүжсэн гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ том одоо олон улсын энэ гэрээ энэ төсөл дээр Монгол улс бол маш хариуцлагатай гар одоо бүтээмж өндөртөөгөр одоо оролцсон. За энэ бол гадны одоо хөрөнгө оруулагч нарын өмнө ч гэсэн Монгол улс одоо ямар хариуцлагатай ажиллаж чаддаг вэ гэдгийг харуулсан ийм амжилттай төсөл болж байна. За тэгээд энэ төслийн санхүүжилтийн хувьд болон төслийн хувьд хамгийн нэг онцлог зүйл бол яг цагтаа яг анханасаа төсөөлсөн төсвүүдөө багтаж хийгдэж дуусч байгаараа их онцлог. Хэмжээний хувьд ч одоо багасаагүй анх төлөвлөж ирсэн хэмжээн дээр. За тэгэхээр энэ төслийн мань өөрийнх нь одоо яг нийгмийн эдийн засгийн ямар ач тус байна вэ гэдгийг одоо нийслэлчүүд маань маш сайн ойлгосоо гэж ингэж бодож байна. За ер нь бол нэг 10 жилийн өмнө 5 жилийн өмнө нийслэлчүүдийн энэ цэвэр усны ундны усны хэрэглээ нь бол маш эрсдэлтэй төвшөнд ирсэн байсан гэсэн. Хэрвээ энэ төсөл 5 жилийн өмнө эхлээгүй бол өнөөдөр нийслэлчүүдийн энэ цахилгааны асуудал биш ундны усны асуудал номер 1 асуудал болох байсан. За одоо хамгийн энгийнээр ойлгох юм бол одоо энэ хоёр том станц цахилгаан станц маань бүх хэрэглээгээ буюу нэг жилийн 18-аас 20 сая куб метр усаа нийслэлчүүдийн ундны одоо усны их үүсвэр болох газрын гүнээс шууд одоо бүр цэвэр ус явж одоо технологитой хэрэглэдэг байсан гэсэн үг. Одоо тэгвэл тэрийг одоо орлох хэмжээний энэ одоо хаягдл усыг энэ одоо үйлдвэр маань одоо дахин боловсруулалт хийгээд тэр хоёр үйлдвэрийн технологид одоо нийцсэн шаардлага хангасан усыг нь оруулж өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн уснаас хорогдож байсан жилийн энэ 18-аас 20 сая метр куб маань ус маань одоо цаашаага одоо хамгаалагдаад нөөцөнд үлдэж байна гэсэн үг. За тэгэхээр энэ цэвэр усны энэ байгууламж маань өөрөө хоёр томоохон хэсгээс бүрдэх юм байна. Нэг нь энэ хаягдл усыг одоо цэвэрлэх энэ үйлдвэр. За хоёрдугаарх нь нийслэлчүүдийн жилийн одоо усны хэрэглээ бол 50 сая куб метр орчим байдгийг. Тэгэхээр энийг мөн одоо яг туулголоос болон мөн одоо гүнээс авч хэрэгэлдэг байсныг одоо та бүхэн одоо сая төсөлтөд танилцсан болов гэж бодож байна. Ийшээгээ ингээд шин 30 худаг гаргаж байгаа. Шин 30 худаг гаргаад тэрийг дахиж технологийн өндөр түвшинд дахин боловсруулад нийслэлчүүдийн хэрэглээнд одоо нийлүүлэх дараагийн том одоо төслийн нэг хэсэг нь одоо мөн ашиглалтанд ороод бэлэн болцсон. За удирдлагын хувьд бол 5 сард арай дулаараад ирэхээр яг бүрэн ашиглалтанд ороод ирэх юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хэрэгжилж байгаа усаад одоо хаягдл усаа цэвэрлээд нийслэлчүүдэд усаа хадгалж байна. Дээрээс нь одоо хэрэгжилж байгаа цэвэр усыг дахин боловсруулж технологи өндөр түвшинд өндөр одоо ундны цэвэр ийм одоо олон улсын стандарт бүхий усыг одоо нийслэлчүүдэд одоо бүтэн жилийн хэрэглээнийхэн төвшөнд нийлүүлэх ийм боломжтой төслөө гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн маань одоо цэвэр усны болон энэ бохир усны энэ дахин ашиглах энэ хэрэглээ ер нь цаашдаа дор хаяж 30 жилийн асуудлыг ингээд шийдэж байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр энд одоо ус хэрэгэлдэггүй одоо аж ахуйн ус хэрэгэлдэггүй айл ер нь ус хэрэгэлдэггүй амьд бодгал гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр одоо нийслэлийг тойрсон цэвэр усны маш том асуудлыг ингээд одоо бүрэн шийдэж байгаараа их том ач холбогдолтой төсөл. Тэгээд дээрэс нь би дахиад тодруулж хэлье. Энэ дэлхийн дулаарлалтай холбоотой зөвхөн манай улс төдийгүй маш одоо олон улс орнууд энэ цэвэр усны хэрэглээний бол одоо яг ийм том сорилттой тулж ирж байгаа. Тийм учраас энэ Америк нэгдсэн улстай одоо хамтарч хийсэн одоо би дахиж хэлье хамтарч хийсэн төсөл шүү. За хэдийгээр одоо 350 сая доллар нь буцалтгүй тусламж хэдийч манад тавьсан шаардлага бол энэ нийт санхүүжилтийн 25%-ийг одоо гаргах ёстой гэдэг ийм шаардлага тавьсан. Энийг Монгол улс одоо цаг тухай бүрдэн санхүүжилтийг одоо зогсоолгүй хийж ирснээр бас их том үр гүйцэтгэж байгаа. Ялангуяа одоо нодлон та бүхэн санаж байгаа шинэ Америк нэгдсэн улсын шинэ эргэлж томлогсны дараа маш олон улсад хэрэгжүүлж байсан мянганы сойрлын сангийн энэ төслүүд бол бас эргэлзээтэй байдалд орж ирсэн тийм ээ. Зарим төслүүд нь бол бүр зогссон байна.
За манай төсөл ч гэсэн ер нь эргэлзээтэй жагсаалтанд орсон байсан боловч төслийн хэрэгжилт маань өөрөө маш өндөр одоо ийм хурдтай цаг тухай бүрдээ одоо товлсон төсөвтөө ингээд хийж явж ирсэн. За мөн хоёр улсын хоорондын одоо найрамдлын дипломат хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон ийм томоохон ач холбогдол төсөл учраас төслийг бол амжилттай хэрэг цааш нь үргэлжлүүлэх ийм шийдвэр гараад ингээд одоо яг цаг тоосон цагтаа анхныхаа төлөвлөсөн төсөв дотроо багтааж хийж дуусгаж байгаагаараа энэ төсөл бол маш амжилттай боллоо. Эрхэм хүндэс очтоо. Эрхэм